аймгийн 2026 оны насан туршидын аймгийн аврах шалралт тэмцээний эрэгтэй хүрэл медалийн тоглолт эхлэх бэлэн болсон байна. Эхэлсэн байна. Халбай дээр 3 сагсан болон Эрдэнэт сургуулийн ментор гаргаарсан байна. Яаж авах атагалт болж хоёр тэмцээлтэй Дэлгэний давалт нэрээс хатны гэрүүлж аваад хоёулаа гаргадсан энэ машин тоглоо 5 руугаа мэлсэн тоглоо амжилт болж Оротик хатны авторсан Баян хамгаалаад өөрөө дутлан шилжлээ. Баян мөнхийн тоглоо амжилттай Оротик Дэлгэний давалтанд тоо явж байгаа. Хатны гэрээ довтоо ард зургаар чин зэрэг хамгаалсан Баян мөнх Түүсрийн алт содруулаад дөрөлөг гаргасан хатны гэрээ уралд яа бүгд тараагаа чинь тавтыг хэлээ. За тавтыг болоод ирэнгүүт зурсалгаж хаалж байна. Дэлгэний давалт. За авцаасан. Дахиад
Дөлгөө өнгөлөг давлаа нэг дээр Баянмөнхийн уралд явсан 3-2 голоор хатны грам гадаад. За нэг рүү чиглүүлсэн дотоод дэлг хамгаалаад шууд бэлэг төрөлг бололт гүйцсэн. Баруун саагаар амраач. Дөрват. Арт метр явсан. За аваад амжилттай. Техник оноо. Арт метр явлаа жоохон нэг боллоо гэхдээ. Одоо нэг Ананерцэн аймаг. Хөрөлтөнд тулсан. За торносоо халтнаас торносоо байгаа ч. Хоёр нэ. Энэ шинэ олондроос спонсор хүлээж аваад. За хассан. Билэгтийн дотлоо хамгаалтаас ороод иж байгаа. Баянмөнхийн дотлоо ирсэн халаа. Дөрөвнэ. Өсвөрийн дотлоо 5-ын болон шинжсэн дотлоо ажилладаг. Арт метр. Хатгаар тус ордон гэдэг. Стал. Хатны гэрийн давалт. Давтан гэдэг. Харамтав. Билэгт авалт гүйцэтгэн. Астрадан отлоосан гэдэг нэг үргэлж нотод байгаа даасан. 16. Heute гаргасан ханаа чинзэргээ. 12-5 юм биш үү? Билэгтийн давалт. Дөрөвдүгээр зайтай мөнгөний шин тоглоо. 16 дараа Баянмөнх хамгаалаад 4-3 араас тоглох гүйцэтгэлээ Баянмөнхийн тоглоо өссөн алзарлын хатан гэдэг. Хорл үсгсэн хамсруу хамгаалаад азралын уурал хэмжээтэй. Одоо 12. Чинзэрэг
Алхны гатар гарах гэсэн болсонгүй. 8-12. Баян хүлээж аваад ард нам явлаа. Дөрөвдөр нь уралд гүйцсэн савсар хамгаалаад. Юусан. Завсарлаг захиаллаа. Хоёрын завсрал хугацаа дууссан. Хөлсөг ирээд одлоо. Сүдээ шаатсан гэдэг. 10-12. Урараас баян мөхөд одлоо. Амжилттай надад 11-12 ганцхан зэрэг тавьдаг болоод байдаг. Өсгөр хатмас гаргаж байна. Арангур 11. Тавсар үлгэр авсан 4-р гаргадаг цэдийн шин тоглоо хатмас авсан. 12 пас. За, эмэгтэй медалийн тоглолтууд шийдэгдсэн байгаа. Хүрдэн медалийг Сорцхаус баг авсан. Мөнгөн медалийг 2018 он авсан. Авраг алтан медалийг 4 жил дараа авсан. 3 жил дараа авсан байсан эдгээр сургуулийн өдөр баг тамирчтай болдог. 4 жилдээ авраг авсан. Зяна 12 Чиндэргийн давуулж. Чидээ иш ганц алт гараад ирлээ. За олон төгөлдөр яа хасарсан үед тамаагаад давуулсан. Хатгаас харагдсан. 13-15. За дөрөв машинээс дотор анзаарчтай. Төлөвний доолтон дээрээс 5 гэсэр үлгээд авсан. Баян мөхий урал хоёр алхны ард хуурлаа. Хамгаалалтын нэгэр одорсон юм шууд отлог өсгсөн жоохон нэг үлдээ. 17-13 зөө. Тасны ард төлөг авсан дөлгөөн залгаж утсан довтлох авахгүй сумг ороод ирж байгаа.
Энэ ши уралт. Зөрүүд Баянмүхийн тоглоо явуулаа. Тоглоо байхгүй. За давын мөндрөж хэлсэн доорт амжилттай болж байна. 15 оронлоо. Дүүсүнгийн давалт. Дөрөв тэгэхээр билетийн тоглоо явуулаа. 16-17 бол ганцхан өндөр тоглоод ирж байна. Баянмүхийн тоглоо хаалцалруулсан. Дөрөвдөг хөдөлгөөлөө хатан нэгний тоглоо дээрээс ирсэн тоглоо тоглоомын тоглоомыг голаагаад авсан. 18-16. Жавхан өдрийн даваалтан дээрээс олон метр явуулсан хатан нэгний тоглоо хаалцалруулсан жавхан өдөр хамгаалаад сэрэг тоглоо нь Баянмүхийн тоглоо явуулаа. 16-аар хамгаалсан хавг сэрэг дөрөвдөг авалт гүйцэтгэлээ. Алнаар турсан Баянмүнх. За Баянмүхийн тоглоо. Хоёр дахь өдөр дадлаа жилтээс дадлаар сумаар орж байгаа. Нэгээр одорсон миш тоглоо гүйцэтгсэн хат нэгний алт цусааж байгаа. Дөрөвдөг гадсан Баянмүхийн тоглоо. Хамсар хамгаалаад за алт орцсон. 19-16. За авсарлаг захиаллаа гуравсаа. Хоёрын засварлага уцаад дуусч байна. 3 тооны зэрэгтэй байгаа. Эрдэм талаас сургууль онооны нийлүүтэй явж байгаа. Дотлоо хоболт харсан гээ. 2016 болоод эхний хэлжиг авах боломжтой оноо дээр ирлээ. Эрдэм талаас сургууль Жавхан өдрийн даваалт цэдий шүлээж аваад 2 дугаар тоглолт гүйцэтгсэн энэ шин тоглоо дөлгөө хамгаалаад өсгөрийн тоглоо явлаа. За 16 хамгаалсан энэ шин тоглоо хаацсан гэж атан багт ирсэн гэдэг. 17 Энэ шиг доо 21-17 гэрцэтгээр ихний хэлэн тоглолтыг Эрдмийн талаас сургуулийн нэг дээр баг тамирчид авч байна. Хүрэл медаль руу нэг алхам ойртлоо доо. Далангууд 2 дугаар жин тоглолт.
шүү та.
Хоёрын 2-р тоглолтын хайц 6-6. Цэдишин дотлоо. Нэрвэргсэн дотлоо. Хамгаалаад өрлөг бодлого үүсгэсэн Чинзэргийн товс. Дотоо байна. За, цэдишин дотлоо амжилттай. Одоо 6. Хай пас. Хоёулаа гараад өсмөрийн дотлоо явуулаа. Хатас агаж. Доо зөв нөгөө. Авал самжилтгүй. Борон цагаан багт хүмүүж очиж байна. За өнгөрсөн жилийн хүрэл медальт. Энэ жил дахин хүрэл медалийн төлөө гарч иржээ. За огцны медалийн төлөө байсан хаалтгүй байсан даа. Отлоо амжилтгүй. 9-7 болж байна нөө. Ораараас Баянмхи дотлоо явсан. Хамгаалтар сум гараад ирж байгаа. За зэрэг дотлоо байхгүй болчихлоо шүү дээ. Сум гараад ирсэн юм дээр. Цэдишин дотлоо ард хамгаалаад хамгаалтар сум гараад ирж байгаа. Дахиад чанартайгаа дотлоо хэрэгтэй холбох намцчлаа. За хүмүүс рүү хандчихлаа. Нэмээс болж байна нөө. Чинзэргийн давалт. Захны ээлжинд тоглолтог 21-17 харьцаагаараа Эрдмийн далайн сургуулийн 1-р авцсан явж байгаа. 2-р ээлжинд тоглолт өргөж хийж байна. 4-р тоглолт үссэн Цэдишин тоглоо 16-аар хамгаалаад хамгаалтаас өмнө ороод ирж байгаа. Дахиад Цэдиш хаалт содруулсан Эрдмийн дээр ойлгоцсонгүй. Хүлээж аваад Баянмхи дотлоо явуулаа. За дотлоо гаалтны гацаар гарахтаа үлдсэн болсон гэдэг. 11-8 болж байна нөө. Завсарлан цахаллаа. За энэ тоглолтын ард дээрээс эрэгтэй аваргын алтан медалийн төлөв тоглолт явагдана. Говьх толсон болон Дэлгэр ангаас хоёрыг орондоо аваргын алтан медаль гарч ирсэн байгаа. Хоёрын засварлага олцоод дууссан. Цэдишин давалт. Хоёрын алтнаар туурлаа. За хамгаалал босоод ирсэн шүү. Босоод ороод ирж байгаа шүү. Ачаалын дотлоосоо. 12 нэ. Яй 나왔죠. Цэдиш. 13 남았고 던졌다가. За дараагийн тоглолт жилтгий болж байна. Яасан жилдэр байна. Шүгэл дугаараа 8 секунд байгаа. Шүгэл дугаартай зэрэгтэй тоглолт үүсдэг юм. 9-13 Эдэс багт уншиж байгаа.
Хогийн ахш дэлгүүрийн давалт. Чиди шилэж яваад Ажиглал тоглоо явуулсан дэлгүүрийг дээр хамгааллаа. Фонцэг дөрөлөг болгосон Баян мөнхийн тоглоо. Амжилттай. 10 Нэр мартсан юм байна. Дөрөвний давалт. Дөрөлөг гаргасан хатны гэрийн тоглоо хаалтцааж байгаа цэдийн шигний хөвгөлж яваад дахиад хагсын мөг явж байна. 14-10. Гурван сайхан сум энэ ээлжийн тоглолт заашгүй авах шаардлагатай. Авч яж энэ ээлж ярьцэг нэг болгож тэнцвүүл алдах юм бол хоёр дэгээр хожигдол амсах буюу хүрэл медалийн болцлоо алднаа. Дүүсрэнгийн давалтан дээрс Баян мөнхөлгээд авсан 10 метрийн улаан аваад жавхан дэлгэр тоглоо байсан хатан дэлгэрийн алт амжилттай. 15-10 5 тас олоод ирлээ шүү. Баян мөнх хоёул гаргасан дөлөвний хамгаалт гоёлсон хамгаалтаас өмнө ороод ирж байгаа. Дөрвөн дутуу байна. Хаалт амжилттай хамгаалтаар сумг ороод ирсэн. Ордоо болж олсон байна. 11-15. Пас Асжерлын тоглоо хаалцдраас ирж харцгаад хамгаалт нөхөж чамдсангүй. 16-11. Сайн давалт оноогоо авлаа. Хоёр клуб даваад батчихсангүй. 17-11-д толоод ирэнгүүт нь завсарлаг скалжан эрдмийн класс сургуулаас энэ ээлжийн тоглолтыг 3 сарын заашгүй авах шаардлагатай. Яагийн завсаргаа уцаад дууссан. Асжерлын давалт. Чин зэрэг үлээгээд авлаа. Баян мөнх. Хамгаалтаар суулан бүг. Дахиад Баян мөнх рүү гаргаад өглөө. Хаалтаас гаргаж байна Баян мөнх. Завсарлаас гажир оноогоо авсан. 12-17. Тоглоом ашиглаж дараашаа давалтанд гарч ирсэн. Яа, таваргаж ирсэн тоглолт болж байна. 18-12. За өнгөрсөн жил 3 сарын сум Нямсөхтэй тоглосон. Жигонов тамирчин Нямсөх ирсэн. 19 сарын 2 хатан гэрний тоглолт амжилттай болж байна. Ороораас Баян мөнхийн тоглоо хаалцдраас нь хамгаалтын ард тойнд хатны гэр дөрөлөг олж гүйцэтгсэн энэ бишин тоглоо 6 дээр Баян мөнх хамгаалаад 2 дээр татлан жилтэй боллоо. Талтар солон бүг. За энэ шин тоглоо амжилттай. 22 орлоо 2 дөрөв шин тоглолтыг авах ёстой Андрей Илгээ. Гурван ээлжийн тоглолт гарахын юм ойлгомжтой болчихлоо. За энэ тоглолтын ар дээрээс эрэгтэй алтан медальны тоглолт явагдана. Говьтал сум болон
Дэлгэрэн гасан баярыг орнол авсан. Арангур 20 тоглоомжлолтой чин зэргийн тоглоомжлолтой болсон. Билэгтийн тоглолт. Хатныг үлээж аваад намын дээр гараад ирсэн дотчлаа гэсэн чи амжилттай шүү. Зэвиш. 21-13 хацаалтайгаар 2 дугаар хэлжин тоглолтыг орон сонгосон авснаар ээлж хайрцаг 1-1 болгож тэнцвүүлж байна. Шийдвэрлэх 3 дугаар хэлжин тоглолт гарахаар боллоо. Том унтахгүй эхлэх баха. Хоёрын шийдвэрлэхгүй 3 дахь хэлжин тоглолт эхэлсэн. Аз жаргалаар тоглох ихтэй. Автофиала. Дүүсрэнгийн тоглолт. Баян хүлээгээд авсан. 2 л гаргадаг л Баян мөнхийн тоглоо. Заавалтай жавхлан нэг өдөр гараад ирсэн байна. Хатныг рүүлж аваад өөрөө тоглох шилжлээ. Баян мөнхийн алтаас гаргасан. Аюуник намын дээр гараад ирсэн 4 дээрээс ирсэн тоглолоо даннагаа тоглочихгоо. Яа, шогомтой хойхон зэрлээ шүү. 3-1 болгож Аз жаргалын тоглолт. Хараараад орсон олон галдлаа. Ганцхан олмол өсгөө ирийн тоглоо. Холбол намцлаа хатан нэнгэрээ орлоод орсон анагаа авлаа. 4-1 Аз жаргал орондоо ярилцаагүй. 5-1 болоод олдоод ирлээ. Завсарлага захиалж байна Эрдэнэтлээ сургууль. За шийдвэрлэх 3 дахь хэлжин тоглолт 15 оноогоор оруулснаа. Айлгын алдаа гаргасан нь энэ хэлжин тоглолтыг авч хүрэл медаль болсныг хангаханд 3 саган сум 2 дахь хүрлийн медаль авах уу? 2 жил дараа хүрэл медаль авах уу? Эсвэл Эрдэнэтлээ сургууль хүрэл медаль болсныг хангах уу гэдэг юм да. За торчлог бол 3 саган сум илүү байгаа.
Эрдэнэ далаа сургуулийн баг намарч ердөө өсвөр өдөрчүүдийн насан дээр л явж байгаа шүү дээ. Баямөнх дөрөвдөрөөс 3 алт үсэрсэн ард сэдийн шамгаалаа дөрөвдөг гаргаад гисэн холболт амтчлаа. Хаалттай гатаар гаргачлаа. Товчтой зааж байна. За тав. За одоо сүнсээ дараагаа. Долооны бол солдолдоо. Сайклэдвэ шүү. Тактик навалт явуулсан давалт оногаана. 8-д талбай хийж чадхаар болж байна. Сайклэдвэ. Ачралын давалт. Билэгтийн тоглоо явуулаа. Дүгс рүү хамгаалаад. За тоглох гэдэг энэ нэр жинкээс олон бүг. Баямөнх. Яа, тэрхтаа тоглоод үзсэн. Энэ шаалтаа дараагаа авч байна. Юсник. Хоёрт сумсрал авлаа. Хоёрын засварга оцод болсон ачралын давалтанд тоо явж байгаа. 9-1 8 тооны зөрүүтэй. Бай пас. Билэгт. За нэг тоглоом гэх оногоо төлөө засваргаас гарч ирээд. 2-9. Ораас Баямөнхийн тоглоо. Хамгаалтаас бол Чинзэргийн тоглоо явуулсан. Давгын сөргийн хамгаалт ямар амар гавалтай явчихваа. Хоёрдугаар гаргаад гисэн хатан нэгний тоглоо. Хаалтны гатаа гаргана. Хоёр. Чинзэргийн тоглоо хана. 11-2 болж болж байна. За уршаа давуулсан тоглог олж өгöd байгаа. Ураар Баямөнхийн тоглоо амжилттай болж байна. 12-2 Чинзэрэг сэдий шамгалаад. За билэгтээ алцаасан сэдий шин тоглоог. Ураараас Баямөнх гарч ирсэн 3-2 болоо ороод байгаа. 3-12. Тоос алцлаа шүү. Дараалсан 9 тоо аваад оноогоо барьж ирнэ гэж байх уу?
За бүгд Ана가 нарийн дөрвөлжүүлэн том сонирхолтой харагдаж байгаа шүү 2-ын доо. Сайн давалтай. Ард баян хамгаалсан ороод ирсэн юм шүү таах гэдсэн. 13-4. Хожлоо ананараа өглөө хөрөл медаль руу ирлээ Горон сайхан. Өсгөрийн оролт. За дарамт саадгаар оролцож байгаа байна. 14-4 болоод хоёр дахь орж боломжтой ананаар ирж байна Горон сайхан. За эсэлэрэг батгай. Хаваран дөрөв. Өсгөйд. Түгүсрэнгээ дотлоо да тоглолтын хэсэг гэж. Ийхүү ирхэн үзэгчтэй 2026 оны Донгоо аймгийн насан туршидын аймгийн аврал шалралт тэмцээний хөрөл медалийн эрэгтэй хөрөл медалийн эзээр Горон сайхан сум тодорлоо. Ингэснээр 2 жил дараалан хөрөл медалийн болцыг хангалаа Горон сайхан сум. Эрдэнэ талаас сургуулийн 1-р ангийн баг тамирчид 4-т орно. Харин өндөр тэмцээний өндөрлөлтөө Тонгоодгүй эрэгтэй аваргын алтан медалийн төлөв тоглолт явагдана. Дараагийн тоглолт болцсон.